За UBTC 5-тай морил би Библи тайллын болон Христч боловсролын хичээлүүд заадаг багш гант тулга байна. Тэгээ та бүхэн теологийн бакалаврын оройн ангиа танилцуулах болсондоо маш их баяртай байна. Учир нь би теологийн бакалаврын оройн ангийн анги даасан багш байгаа. За тэгээд теологийн бакалаврын оройн анги анх 2016 оноос эсэлтээ авч эхэлсэн. За өнөөдөр жил бол 4-р төгсөлт маань болж байна. За тэгээд энэ ангийн одоо онцлог давуу тал нь юу вэ гэхээр теологийн бакалаврын оройн анги маань 3 жилийн хугацаатай байгаа. Тэгээ 3 жилийн дараа хүмүүс бакалаврын зэрэгийг олж авах боломжтой гэсэн үг ээ. Бас үүнээс гадна өдрөөр ажиллаа хийгээд оройгоор суралцах боломжийг хүмүүст олгож байгаа. Тэгээд хүмүүс маань өдрийн цагаар одоо нийгэмдэр өөрсдийн байгаа газараа ажиллаа хийгээд оройгоор бол суралцаад одоо бакалаврын зэрэг олж авдаг гэсэн үг ээ. За тэгээд мөн өдрийн цагаар суралцдаг оюутнууд бас манай теологийн бакалаврын ангид давхар одоо оройгоор суралцдаг байгаа. Тэгээд энэ анги нь бол 7 хоногт 3 удаа хичээлдэг. Тэгээд 2 дахь өдөр, 4 дахь өдөр хагасаа өдөр одоо хичээлдэг байгаа. За тэгээд энэ ангийн маань бас нэг чухал зүйл нь бол юу вэ гэхлээр бакалаврын зэрэгтэй хүмүүсийг одоо элсүүлэн авдаг. Тэгэхээр энэ хүмүүс маань бол урд өмнө хаа нэг газар одоо бакалаврын зэрэг авснараа тодорхой хэмжээгээр сурах ур чадвараа олоод авчихсан ийм хүмүүс байдаг. За тэгээд энэ сургуульд ирж суралцснараа одоо дэлхийн боловсролын төвшөнд одоо үнэлэгдэж бас суралцдаг юм давуу талтай. Яагаад би ингэж хэлвэ гэхээр одоо манай сургууль бол Азийн теологийн холбооны магадлан итгэмжлэгдсэн гэдэг утгаараа оюутнууд бол мэдлэгийг одоо буцааж багшид мэдүүлэх биш, харин өөрсдийнхөө онцлогоор тэр бүхнийг боловсруулан одоо даалгавруудаа хийж бусдад өөрийн одоо боловсруулсан бодож тунгаасан тэр бүхнийг хуваалцаж түүнийгээ үнэлүүлдэг юм давуу талтай. За ер нь бол бас өөр давуу тал нь юу вэ гэхлээр өдрийн бакалаврын ангийнхантай бараг л адилхан хичээлүүдийг авч үзэж суралцдаг. Тэгээд үүнээс гадна ажиллаа хийнгээ бас сургуульд суралцсангаа одоо өөрсдийн итгэлийн амьдрал дээр мэдлэг чадвар дээр өсөж хөгжих боломжууд нь гээд нэгдсэн нь бол одоо маш чухал зүйл. Теологийн бакалаврын оройн ангид одоогоор хамгийн их хүмүүс одоо элсэж ордог ийм анги байгаа. Тэгэд энэ анги маань бол баптизм хүртээд 3 жил дор хаяж болсон байх хэрэгтэй гэж энэ ангид ороход шаардлага тавьдаг. Бас үйлчлэлийг тодорхой хэмжээгээр 2-3 жил хийж үтсэн байх хэрэгтэй гэсэн шалгууруудтай. За тэгээд та суралцаж байх хугацаанд ер нь бол дундаж оноо чинь 75-аас одоо доошгүй байх хэрэгтэй. Тэр тохиолдолд ер нь теологийн бакалаврын оройн ангийг дүүргэсэн гэж тооцдог байгаа. Тэгээд төгсөөд бол үр дүнтэй үйлчлэл хийж байгаа манай одоо яг энэ теологийн бакалаврын оройн ангиас төгсөж гарсан 2 оюутан маань одоо маш үр дүнтэй үйлчилж байна. За тэр хоёр маань Бурхны үгийг хүсэмжлэхөө хэмээх одоо группийг байгуулад за энэ группээрээ дамжуулан Христэд итгэгчдэд одоо теологийн талаар болон бас илгээлтийн талаар маш их олон сурвалжлагууд, нэвтрүүлгүүд, хичээлүүдийг бэлдэж хүмүүст одоо хүргэж байгаа. За тэгээд энэ ангидаа би та бүхнийг урьмаар байна. Тэгээ манай энэ ангид хүрэлцэн ирж суралцаарай. Тэгээ та бүхэн өөрийнхөө итгэлийн амьдрал болон өөрийн мэдлэг чадвар, сүнслэг байдал бүх тал дээр өсөж хөгжих болтугай хэмээн өрөөж та бүхнийг энэ ангидаа урьж байна. Баярлалаа.